хамтдаа Бурхны үгийг харцгаая. Эхлэл номын 17 дугаар бүлгийг харцгаая. Тэгэд 17-гийн 1-ээс уншицгаая. Олсон бол би уншия. Авраамыг 99 настай байхад эзэн Авраамд үзэгдэж, би бол төгс хүчит Бурхан. Чи миний өмнө явж гэмзэмгүй байх тун. Би чи бид хоёрын хооронд гэрээ байгуулж, чамайг маш их өнөр өтгөн болгоно гэв. Авраам нүрээрээ газарт унсанд Бурхан түүнд, миний хувьд гэвэл би чамтай гэрээ байгуулна. Чи тоо томшгүй олон үндэстний өвөг болно. Би чамайг олон үндэстний өвөг болгосон учраас үүнээс хойш чамайг Авраам гэхгүй харин Авраам гэх болно. Би чамайг маш их өнөр өтгөн болгон чамаас үндэстнүүдийг бий болгож чамаас хаад гарах болно. Би чамд болгон чамаас хойших үр удмуудад чинь Бурхан болохын тулд өөрийнхөө гэрээг чи бид хоёр болон чамаас хойших үр удмуудын чинь хооронд тэдний бүх үеүүдийн туршид мөнхийн гэрээ болгон байгуулна. Би одоо чиний харийн хүн мэд амьдран сууж байгаа энэ нутагт буюу Ханааны бүх газар нутгийг чамд болон чиний үр удмынханд үрдийн өмч болгон өгөөд би тэдний Бурхан болно гэв. Тэгээд Бурхан Авраамд өгүүлрэн чи миний гэрээг сахих. Чиний үр удмч бас үеийн үед сахигтун. Та нарын доторх эрх хүсдэн болгон хөвч хөндөх ёслолыг үйлдэх ёстой. Энэ бол чи болон чамаас хойших чиний үр удмынхан сахих ёстой миний гэрээ. Та нар хөвчөө хөндүүлэхтэн. Энэ нь миний болон чиний хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно. Та нарын дундах 8 хоногтой эрх хүсдэн бүр гэрт төрсөн болоод та нарын үр удам биш. Аливаа харин хүнээс мөнгөөр худалдаж авсан үеүүдийн чинь туршид хөвч хөндүүлэх ёстой. Таны гэрт төрсөн нь ч мөнгөөрөө худалдаж авсан нь ч хөвчөө хөндүүлэх ёсрол хийлгэх ёстой. Миний гэрээ та нарын махан биед мөнхийн гэрээ болох болно. Хөвч хөндүүлээгүй эрх хүсдэн буюу хөвчөө үл хөндүүлэгч нь ард түмнээсээ таслагдана. Энэ нь тэрээр миний гэрээг зөрчснөх юм. Бурхан Авраамд чи эхнэрээ Сара гэж дуудахгүй, түүний нэрийг Сара гэнэ. Би түүнийг өрөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг өрөөж үндэстнүүдийн их болгон улсын хаад түүнээс гарна гэсэн. Авраам нүрээрээ газар унан инээж 100 настай хүн хүүтэй болно гэж юу? 90 настай Сара хүүхэд төрүүлнэ гэж юу? Гэж дотроо өгүүлжээ. Авраам Бурханд хандаж Ишмаил таны өмнө амьдраасаа гэж хүссэнд. Бурхан үгүй ээ. Чиний эхнэр Сара чамд үнэхээр хүү төрүүлж өгнө. Чи түүнийг Исаак гэж нэрлэн. Би түүнтэй гэрээгээ байгуулж энэ нь түүний үр удамд мөнхийн гэрээ болно. Ишмаилийн тухайд гэвэл би чиний үгийг сонслоо. Би түүнийг өрөөж олон үр хүүхэдтэй маш өнөр өтгөн болгоно. Тэрээр 12 ноён төрүүлж би түүнийг агуу том үндэстэн болгоно. Харин би гэрээгээ Сарагийн чамд ирэх жилийн үдийд төрүүлж өгөх Исаактай байгуулнаа гэв. 21 хүртэл уншлаа. Итгэлийн амьдралаар амьдрахад маш чухал зүйл байгаа. Юу чухал вэ гэвэл бидний зүрх сэтгэл дотор Бурханд итгэх сэтгэл байх хэрэгтэй. Тэгвэл яаж Бурханд итгэх ёстой вэ? Библи ингэж хэлсэн байдаг. Үг бол Бурхан билээ гэж. Тэгэхээр үг нь Бурхан учраас миний зүрх сэтгэл дотор Бурханд найдвараа тавьж, Бурханд найдалгаа тавина гэдэг нь Бурханы үгэнд найдаж түшгэлнэ гэсэн үг. Бас Бурханд найдана, Бурхандаа түшгэлнэ гэдэг нь Бурханы үгэнд түшгэлж, Бурханы үгэнд найдахыг хэлдэг юм аа. Та бүхэн эзний Бурханы хэлсэн үгийг сонсохдоо хүний үгийг үгмэд сонсох биш. Бурханы үгээр хүлээж авсан тул үнэхээр тэр итгэсэн хүний дотор Бурхан ажиллаа хийх болно гэж Библиэлд бичсэн байдаг шиг бид Бурханы үгэнд итгэсэн цагт ёсоор Бурхан ажиллаа хийж яг итгэсэнчлэн Бурхан биелүүлж өрөөж өгдөг лээ. Бид нар залбирч чадна гэдэг
бас талархаж чадна гэдэг мөн бурхны өмнө алдраа өргөж чаднаа гэдэг нэг талаас харуул асар том ерөөл билээ. Харин биднээс өөрсдийнхөө нөхцөл байдлыг хараад нөхцөл байдал нь том харагдаад байгаа учраас залбирахгүйгээр зөвхөрдөг, талархах биш, сэтгэлээр ундаг, бас баясах биш, сэтгэл нь гүйрдэг. Ийм байдал юунаас болоод байгаа вэ гэд харсан чинь бид нар үгэнд итгэж чадахгүй байгаагаасаа болдог юм байлээ. Тиймээс бурхан бидэнд үргэлж баяртай бай. Амралтгүй залбир, тасралтгүй залбир, үргэлж баярл. Энэ бол эзний бидний рүү хандсан хүсэл нь юм гэж хэлсэн. Харин бид нар сайн ойлгохгүй байдаг. Баяр хөөртэй байхгүй байхад яаж баяр хөөртэй байх юм? Дээрээс нь надад ийм өвдөлт байхад яаж өвдөлтийг өрсөн бурхандаа талархах юм бэ? Тэгээд дээрээс нь бурхан аваа. Надад ийм их асуудал ирсэн байхад би яаж талархах юм бэ? Ийм байгаа учраас сэтгэл дотроос юм зөрчилдөөн үүсэж байгаа гэсэн үг. Ямар зөрчилдөөн үүсэж байна вэ гэвэл бурхан ямагт таларх, ямагт юу ч болж исэн баярлал. Бүх зүйлд талархах, тасралтгүй залбир гэсэн. Энэ нь бурханы хүсэл мөн гэж хэлсэн байна. Энэ үг болон залбирч чадахгүй үеуд олон ирдэг ч тийм. Залбирлаа гэд бурхан туслах юм биш дээ гэд. Ийм бодол төрөөд залбирх гэж байгаа. За яшиг. Ингээс сэтгэл нь хаашаа чиглэдэг вэ гэвэл нөхцөл байдал руу чиглэдэг. Болох юм байна, болохгүй юм байна штэ. Энэ болохгүй гэж залбирхаа болждаг гэсэн үг. Харин залбирал бол ямар мөнгө ордог юм биш шүү дээ. Харин мөнгө олдог юм. Яагаад гэвэл болохоор зүйлийг яагаад залбирах вэ, тийм ээ? Болохоор зүйлийг бол залбирахгүй ч гэж болно. Харин болохгүй байгаа учраас л залбираад байгаа шүү дээ. Боломжгүй байгаа учраас. Тийм учраас бурхан минь надад боломжгүй байна. Харин бурханд бол боломжтой шүү дээ гэдэг. Паул Шила хоёр шоронд орогдчихсэн. Гар хөлн гинжлэгдсэн байсан. Хөл хүртэл бид нар гинжлэгдсэн гэд боддоо. Харин бурхан залбирч махтан дуусан гэсэн. Энэ хоёрыг хоёулангийн нийсэн. Талархсан гэж. Библиэлд үргэлж баярал, тасралтгүй залбир. Ямагт талархах гэсэн шүү дээ. Шоронд орсон байхад талархууштай байна уу та бүхэн? Шоронд орсон байхад баярлах уу? Баяр хөөр төрөхгүй шүү дээ, тийм. Харин Паул ч гэсэн шоронд орж ирсэн. Йосеф ч гэсэн шоронд орж ирсэн шүү дээ гэд харьцуулаад харах юм бол тэгвэл талархмаар байгаа зү тийм. Талархмаар зүйл биш гэж юу? Бүхэн сайн хариулахгүй байна. Би бол 2 удаа төр саатуулах газар очиж ирсэн. Нэг удаа томс тийм зэрэг эрэгтэй хүн бол зэргийн албаа хаах ёстой. Анх зэрэг татагдсан үед бид нар анхны жилдээ Солонгос Америк хоёрын залуучуудын кемп болж ирсэн. 1995 онд энэ кемп зохион байгуулж хийсэн. Тэр өдөртөө яг давхцсан. Тэгээд би ийм үйл ажиллагаа байгаа болохоор очиж чадахгүй. Дараагийн удаа би очиё гэд. За тэгээд хойшлуулад дараагийнх дээрээ ингээд татгаар болсон. Харин бас юу таарсан бэ гэвэл нөхрөлийн цуглааны зургаал тараах өдөртөө давхцсан. Тэгээд би зэрэг рүү дахиад загтал явуулаад би явж чадахгүй нэ. Дараагийн удаа очихоор
гэлзүүлж хойшлуулж өгөөрэй гэж загтал явуулсан. Харин хүлээж аваагүй. Тэгээд 2 удаа ингээд тал хойшлуулчихаар тэдэн цагийн өдөр хэдэн хүртэл цагдаагийн газар ирээрэй гэж загтал ирсэн. Тэгээд цагдаагийн газар додсон чинь ямар машин суугаараа гэсэн. Тэр ямар машин бэ гэвэл ийм төмөрөн башаатай тийм машин байсан. Тэгээд нэг газар хорчдсан байлээ. Түр саадуулах газарт хорчжсэн. Орсон чинь архинаас гараагүй тийм архины амаралтай хүмүүс байсан. Дараа нь шүүх дээр ороод эмэгтэй шүүгч байлээ. 30-аад настай нэг эмэгтэй шүүгч байсан. Тэр шүүгч ингээд гарч ирсэн. Бүгдийг бос гэсэн. Тэгээд би боссон. Тэгээд би хамгийн урд сууж исэн. Нэг ихнээсээ нэг зүүнээс нэг 3 дахь нь байсан. Тэгээд эхний хоёрыг бол хараахан архинаас гараагүй байсан. Тэгээд дахиад сүр саадуул газар жоохон байж ах хэрэгтэй юм байна гээд дахиад нөгөө газар руу орсон юм байна. Зарим нь болохоор нэг 7 хоног байх хэрэгтэй юм байна гээд уртлын хоёр болохоор хоёулаа саадуулах газар руу орсон. Би 3 дахь нь байсан. Тэгээд би өөрийнхөө нөхцөл байдлыг шүүгчдээр хэлсэн чинь за тэгсэн ч гэсэн оргуул төлнө гээд 50,000 төлөөрэй гэсэн. Тэгээд яс 50,000 төлөөл гарсан байна. Анхных дээрээ тэгж ороод хоёр дахь дээрээ манай Кана усад байхад энэ Дубял гэдэг юм байсан. Тэр бол юм бүтээгдэхүүн гэсэн нэрээр ингээд зөвшөөрөл аваад ол хүнсний яамнаас зөвшөөрөл өгсөн. Имлэг рүү им бүтээгдэхүүн нэвтрүүлж үнэхээр тэр орд авдрын эсрэг нөлөө ингээ үзүүлдэг юм байсан л да. Тэр үнэхээр сайн нөлөө үзүүлдэг байсан. Ямар тохиолдол байсан бэ гэвэл сүрьегээр 3 сар ингээ зовж байгаад өөрөөс алхаж чадахгүй тусалтай хэлдэг байсан. Дубял эмнээс 3 өдөр эзний дараа алхаж явдаг болсон. Тэгээд зүг зүгээрээ болоод идэрчихсэн байна. Тийм хүмүүс бас байсан. Бас дохцсон дундаас тэрийг уугаад исэн чинь дохгүй гарсан. Эдгэрсэн тийм тохиолдол бас гарсан. 7 сарын юм Дубял юм жаахан өвмэн гарсан шүү дээ. Тэгээд манай Ган Африкаас ч гэсэн ингээд биднийг 7 хоногийн KBS нэвтрүүлгийн газараас ирээд биднийг заргалтаад шүүхээр ороод 1 хоног би төр саадуулах газар оригдсон. Тэгээд надтай бас 2 хүн цуг гуруула төр саадуулах газар орсон. Гуруула орсон чинь бас гайгүй юм байлээ. Ганцаараа орсон бол яг хэцүү л дээ. Харин Паул болон Шила хоёр шиг нэг эмэгтэй бол өөр тийш орсон. Эрэгтэй бид хоёр маань нэг газар цуг орсон. Хоёр пастор байсан л да. Ямар ч сан энэ орчхоор сэтгэл дондуур байд. Ягаад гэвэл энд байгаа хүмүүс ингээд маш муухай царайтай бас шивээс мэстэй тийм хүмүүс байдаг. Тэрийн энд юу хийх үү гэж бодож байгаад өөрийгөө танилцуулсан. Би сайн мэдээ түгээгч байна. Солонгосоос ирсэн. Заах асуудал гараад түр энд байж байгаа боловч би энд ирсэн дээрээ та бүхэн сургаал тараах ёстой гэж. Тэгсэн чинь бүгдээрээ нүд нь ингээд үлдээл гээл намайг харж ирсэн. Тэгээд би Каносын ерөнхийлөгч сайн мэдээ тараасан талаар яриад тэр өдөр сайн мэдээ тараасан. Нэг сайн мэдээ тараасан чинь үнэхээр баяртай гоё зүйл нь юу вэ гэвэл хамгийн сайхан зуудлыг надад гаргаж өгсөн. Энэ сэрүүхэн. Тэгээд чин амар халуун штэ Африк. Бүгд ингэ тойрцсон ингэ. Тэгээд алчуураар шинжэнгөө нэг нойтон алчуур авч ирж өгөөд намайг сэрүүцүүлж өгсөн байна. Тэгээд нэг пастортай бид хоёрыг хаалганы өмнө хамгийн сэрүүхэн байдаг. Ягаад гэвэл тэнд арай бас салхи хүлээдэг учраас
төмрөн хашаатай ч гэсэн бусад газрууд бол амар халуун. Хүмүүс унтаж чадахгүй. Ийм жижигхэн өрөөнд 30 шуулаа ингэ байгаа учраас ямар халуун байх вэ тий? Дээрэс нь хамгийн одоо босс нь бид хоёрыг ингээд сайн хандаж өгшээсэн. Тэгээд нэг болонд ингээд унтсан. Бид хоёр ямар ч гэсэн тэнд сайн мэдээч гэсэн тараасан. Багтаалтын дуу бас дуулсан. Яагаад вэ гэвэл Бурхан бид хоёрыг энд ирүүлсэн шүү дээ. Бид хоёр ямар хулгай хийсэн биш. Ямар хотлоо яриад энд ирсэн биш. Бурхан наашаага явуулсан юм чи. Тэгээд сайн мэдээ тараасан. Багтаалтын дуу дуулж бид хоёрын гар нь гиншир гинжлэгдээгүй ч гэсэн багтаалтын дуу дуулсан. Бурханыг магтсан. Дараа өдрийн өглөө гаргасан. Тэгэхээр нь яас гарсан. Яс эндээс гараад тэн нэг сайд бидний эндэг сайд бидний талаар сонсож үзээд энэ ямар ч хууль бус юм байхгүй байна гэд. Бид нар хербал медицин гэж зөвшөөрөл өгсөн нь үнэн юм чинь. Зөвшөөрөл аваад хийсэн зөв. Тэгээд ямар ч асуудал үүсвэ гэд сайд биднийг гаргаж өгсөн байна. Хотны яамнаас бол 7 сарын үнийг ингээд заргалцсан гэсэн юмнаас болоод бидний хийсэн байл. Харин шоронд орсон ч гэсэн бид нар сэтгэл асуудал болохгүй. Ягаад гэвэл Есүс ч гэсэн ашуурдуулж байсан. Есүс ч гэсэн дагалмай дээр бүр хатаасаар хулгаар хадуулж байсан. Илч Паул ч гэсэн шоронд орж байсан. Ямар ч төр саатуулах газар орлоо гэд өгөхгүй штэ. Сайн мэдээ тараацгаая. гэж гэсэн Илч Паулын дүрднийг удаа орж үзлээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл Сатан бидний зүрх сэтгэлд айдсыг өгдөг. Сатан бидний сэтгэлд сандралыг өгөөд итгэл дотор алхаж чадахгүй болгочдөг гэлээ. Харин Бурхан биднээр дамжуулан алдрыг хүртгийг хүсэж байгаа. Тийм учраас бид нар ямар нөхцөл байдал байсан Бурханыг магтан дуулж чадна. Бурхандаа алдрыг өргөж чадах юм бол тэрнээс илүү ачааргалтай эрүүлтэй зүйл яах вүлээ гэсэн сэтгэл төрлөө. Өнөөдөр Эхлэл номын 17 дугаар бүлгийг уншсан. 17-гийн 1-ийг харсан чинь ингэж бичсэн байна. Авраамыг 99 настай байхад эзэн Авраамд үзэгдэж би бол төгс хүчит Бурхан. Чи миний өмнө явж гимзэмгүй байхтун. Би чи бид хоёрын хооронд гэрээ байгуулж чамайг маш их өнөр өтгөн болгоно гэв. Авраам нүрээрээ газарт унсанд Бурхан түүнд миний хувьд гэвэл би чамтай гэрээ байгуулнаа. Чи тоо томшгүй олон үндэсний өвөг болно. За ингэж хэлсэн. Бурхан Авраамд 99 настай гарч ирсэн гэсэн. Харин сонирхолтой нь юу вэ гэвэл нэг ишлэлийн 16-гийн 16 дээр нэг бүлгийн өмнө харуул юу гэсэн бэ гэвэл Хагар Исмаилыг Авраамд төрүүлж өгөхөд Авраам 86 настай байжээ гэсэн. Нэг өдөр би энэ ишлэлийг уншаад Авраам Исмаилыг төрүүлгээд хэдэн настай байсан бэ? 86 настай байжээ. За Бурхан Авраамд гарч ирсэн цаг хизээ вэ? 99 настайд нь гарч ирсэн. За 86, 99 13 жилийн зөрүү. 13 жил гэдэг хугацааг байхгүй. Авраам сайн хоолоо зоогдож амьдарчээ гэдэг ч юм уу, хүүхдээ сайн өсгөчээ гэдэг ч юм уу. Энэ талаар юу ч гарч ирэхгүй байгаа. 13 жил зүгээр хайчлагдаал аваа ийдсэн юм шиг байхгүй байгаа ч тийм. Ямар ч тийм бичээс тийм тэмдэглэл байхгүй. 13 жил гэдэг хугацаагаа яагаад юу ч хүгээр Бурхан хоосон зайг үлдээсэн болоо.
Өөрөөр хэлбэл Бурхан Авраам Ишмаэлийг Бурханаа хайчаад Ишмаэлтэй тоглож байхдаа Бурхан цагаа гаргаагүй гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэвэл Авраам 86 настай даа хүүхэд төрүүлсэн шүү дээ. Гэсэн ч гэсэн одоо өөрийн хүү юм чинь тий хүүхдгүй яж хагаад хүүтэй болчих юм шиг ямар гоё байсан болоо тий. Миний хүү. Миний хүү. За хүүтэйгээ тоглоод баясаал найдаад наад ингэж амьдарч байсан. Харин Бурхан бол баяргүй байсан. Энэ залгийг хараа. Ухаангүй шүү гэв. Асан ухаангүй залгийг вэ? Тэгээд Бурхан Авраамын талаар бичигч юм байхгүй байсан. За энэ одоо яаж ин харъя л да гэж харж ирсэн. Харин Авраам 99 нас хүртэл 100 нас хүрэхээс өмнө хүртэл 99 нас хүртэл Бурхан гараа ингээл амраагаал зүгээр хөндлөнгөөс ингээд хараад байж ирсэн байх. 99 нас хүртэл. Тэгээд Авраамаа би бол төгс хүчит Бурхан байна. Чи миний өмнө гим сэмгүй байгтун гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл чи ямар ухаангүй явж байна. Чи өөрийн ухаантай байл да. Соргог байл да гэсэн тийм санаа бас илтгэж байгаа. Авраам болохоор Ишмаэлийг төрүүлчихэд сэтгэл хангалуун байсан. Сэтгэл хангалуун байх ёсгүй байхгүй юу? Яагаад гэвэл өөрийнхөө жинхэнэ хүүн биш байсан. Өөрийнхөө боолоор төрүүлсэн хүүхэд байсан. Харин Авраам бол за хүү төрүүлсэн юм шиг болоо доо гэж сэтгэл хангалуун байгаад байсан гэсэн. Бурхан харин сэтгэл хангалуун биш байсан. Чамаас миний эхнэрээр дамжуулан хүү төрүүлнэ. Түүгээр би чамайг өрөөж чиний өрөө удмыг заламшуулах болно. Тэгээд 13 жилийн болохоор Бурхан чимээгүй байжгаад гарч ирээд би бол төгс хүчит Бурхан чи миний өмнө явж гим зэмгүй байгтуу. За тэгээд 3 дугаар ишлэл дээр юу гэсэн бэ? Авраам нүрээрээ газар дунсан. Бурхан түүнд миний хувьд гэвэл би чамтай гэрээ байгуулна. Чи тоо төмшгүй олон үндэсний өвөг болно. Тоо төмшгүй олон үндэсний өвөг болно гэж хэлсэн. Ингэж хэлсэн ч гэсэн за Ишмаэл байгаа юм чи Ишмаэл өвөг болох байлгүй дээ гэж ийм сэтгэлтэй байсан гэсэн. 5 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. 3. Би чамайг олон үндэсний өвөг болгосон учраас үүнээс хойш чамайг Авраам гэхгүй, харин Авраам гэх болно. Би чамайг маш их өнөр өдгөн болгон чамаас үндэснүүдийг бий болгож чамаас хаад гарах болно. Бурхан Авраамд хэлэхдээ чи одооноос Авраам биш Авраам гэж тодорхойлно. Авраам гэдэг нь хүндэт аав. Авраам гэдэг нь хүндэт аав гэсэн. Авраам гэх юм бол олон үндэсний аав гэсэн утгатай. Чи зүгээр хүндэт аав биш. Олон үндэсний аав болоорой гэж байгаа. Өөрөөр хэлбэл чамаар дамжуулан маш олон хаад гарах болно. Би чамайг өнөр өтгөн болгоно гэж байгаа. Тиймээс чи Авраам биш Авраам байна. Чи хүндэтгэл хүлээсэн аав биш олон үндэсний аав болно гэж байгаа. Гэт өнөр өтгөн болгон гэдгийг Авраамтай амласан байна. За бид нар харин аль үгийг зөв гэж боддог вэ гэвэл Авраам шиг за надад Ишмаэл байгаа штэ. Ишмаэл байвал болоо доо. Ингээд хандсан сэтгэл их байдаг гэлээ. За Бурхан энийг л хийгээд өгсөн ч талархмаар байна дөө. Ингээд тэр сэтгэлдээ сэтгэл хангалуун амьдрах гад байдаг. Харин Бурхан Ишмаэл биш. Би чамд Исаакийг өгмөр байна. Энэ бол
Бурхны сэтгэл. Ишмаэл бол Авраам Хагар гэдэг юм шивгчнэр дамжуулан төрүүлсэн хүүхэд. Өөрөөр хэлбэл махамбийн боломж, махамбийн завшаан. Өөрөөр хэлбэл тэр хүний аргыг ашиглаад төрүүлсэн хүү. Нөхцөл байдлыг даваад төрүүлсэн хүүг Ишмаэл гэнэ. Ишмаэлийг төрүүлэх үед Авраам бурхандаа залбирсан ч үгүй, бас бурханы ивэлийг хүссэн ч үгүй. Тэгээгүй махамбийн дагуу. За нүдэнд харагдж байгаа боломжоо дагаад. За Хагар гэдэг шивгчийн залуухан байсан юм шин. Залуухан хүүхэд төрүүлэндээ гэсэн тийм боломжийг ашигласан байна. Тэгээд Ишмаэлийг төрүүлсэн гэсэн үг. Бид нэр бас юуг ашиглах гээд байна вэ гэвэл боломжийг ашиглаж, нөхцөл байдлыг ашиглах гээд байдаг. Харин бурхан юу гэж хэлж байна вэ гэвэл тэр биш. Би чам Сара. Энэ Сарагаар дамжуулан би чамд хүүхэд өгөхийг хүсэж байна. Тэгэхээр энэ Сара амлалтаар дамжуулан төрүүлсэн хүү. Ивэл нэгүслэр хүү төрүүлэх. Бурханаар хүү төрүүлэх. Энэ чинь Сарагийн хийсэн ажил. За тэгвэл бурхан бидэнд Исаакийг өгмөр байна гэсэн үг. Бурхан бидэнд Исаакийг өгмөр байхад Авраам болохоор Ишмаэл байгаадаа болоодоо гэд сэтгэл хандсан байна. Маш олон Христэд итгэгч нар бурханаар өгч байгаа энэ Исаак. Энийг бурхан өгөж авмаар бид нар авах хэрэгтэй байхад бид нар болохоор за болоо. Ишмаэл байгаа юм чинь. За болно. Надад унтах газар байгаа, идэх хоол байгаа болно. Надаар дамжуулан манай хүүхдүүд ачиргалтай амьдарч байна. Идэж амьдрал байна. Болж байна. Ийм байхад болоо штэ. Ийм сэтгэл бид бүхний зэрэгсэл дотор байгаа. Харин бурхан наад чинь биш гэж байгаа. Би чамд өгмөр байгаа зүйл нь Исаак байна. Исаак. Боломжгүй боловч огтонч боломжгүй. Бас нэг удаач алхаж байгаагүй зам байгаа. Би чамд өгмөр байгаа хүү байна. Тэр нь хиндэг Исаак байна. Тийм учраас Исаак гэдэг нэрний утга нь инээмсэглэл гэсэн утга. Энийг бас хоёр талтай. Нэг нь болохоор бүр баярлаад инээж байгаа инээмсэглэл байна. Нөгөөх нь ингээд шоолоод эсвэл басаад инээж байгаа басамжлал инээмсэглэл байна. Харин энэ инээд нь ямар инээд вэ гэвэл шал 100 настай хүүхэд төрүүлэн гэхээр нь ойлгохгүй учраас инээсэн. Харин энэ хүүгээр дамжуулан олон үндэстнүүд инээх болно. Тийм учраас инээд гэж нэрлсэн байна. Тэгэхээр энэ хүү төрүүлэх нь бурхан хийсэн мөн байна. Хүн хийсэн биш. Боломжтой учраас төрсөн биш. Бурхан намайг инээмсэглүүлсэн учраас сонсогч хүмүүр надтай хамт инээмсэглэх болно гэж хэлсэн. Энэ тийм учраас Исаак гэж нэрлсэн. Энэ Исаакийг бурхан бидэнд өгөхийг хүсэж байна. Юу өгмөр байгаа гинэ? Исаакийг өгмөр байна гэсэн үг. Бидэнд Ишмаэл байгаа. Ийм байхад болно штэ. Гоё ажил байна. Бурхан надад бүү өгсөн, хүн өгсөн, ач өгсөн, зөө өгсөн. За бас хоол идэж амьдрахад асуудал байхгүй байна. Ажил бас ийм байхад болоо доо. Бурхан аваа. Баярлалаа. Бидэнд ийм сэтгэл байдаг юм аа. Байгаа. Харин энэ биш. Үнэхээр бурхны Авраамд өгмөр байгаа зүйл бол Сара гэдэг өөрийнхөө эхнэр Сарагаар дамжуулан жинхэнэ эхнэрээрээ дамжуулаад хүүхэд төрөх ёроолыг өгмөр байна гэсэн. Энэ нь Исаак. Бурхан түүнд Исаакийг өгмөр байсан учраас Авраамд маш их зүйлийг хийж байгаа. Юу хийсэн бэ? Нэгдүгээрт
Чи Авраам биш ээ. Чи одооноос Авраам болсон шүү. За бид нар ч гэсэн тийм. Бид нар ч гэсэн за би одоо ийм байхад болоо. Ишмаэл байгаа юм чаа. Болно гэд ингэж амьдарч байгаа. Ингэж амьдрал бид нар Авраам байна. Харин бурхан Авраам биш. Одоо чи Авраам болсон гэж хэлж байгаа. Энэ юу вэ? Чамаар дамжуулан Исаак төрнө. Чамаар Исаак төрүүлнэ гэж байгаа. Энэ бол бурханы амлалт юм бол. Бид нараас юу хүлээж авах ёстой вэ гэвэл бурхан биднийг Авраам болох гэж байгаа юм байна. Миний нэр уг нь Авраам. Харин бурхан намайг Авраам болгож өгөхийг хүсэж байгаа юм байна. Тэгвэл бид нар юунд итгэх ёстой вэ гэвэл миний нүдээр харахад би бол Авраам байж болно. Харин бурхан намайг Авраам болгож өгнө гэж байгаа юм байна. Тэгвэл надаар дамжуулан бурхан Исаакийг бас өгнө гэж байгаа юм байна. Гэт бурхан биднээр дамжуулан сүнсний үр жимс төрөх ажлуудыг биелүүлж өгнө. Биднээр бас олон үр жимсүүдийг өгөх тэр ажлыг биелүүлж өгөхийг хүсэж байгаа. 10 дугаар ишлэлийг харцгаая. 6 дугаар ишлэлийг харцгаая. Би чамайг маш их өнөр өдгөн болгон чамаас үндснүүдийг бий болгож чамаас хаад гарах болно. Би чамд болон чамаас хойш үр удмуудад чинь бурхан болохын тулд өөрийнхөө гэрээг чи бид хоёрын болон чамаас хойш үр удмуудын чинь хооронд тэдний бүх үеүүдийн туршид мөнхийн гэрээ болгон байгуулна. Би одоо чиний харин хүн мэд амьдран сууж байгаа энэ нутагт буюу Ханааны бүх нутаг газар нутгийг чамд болон чиний үр удмынханд үрдийн өмч болгон өгөөд би тэдний бурхан болно хэмэв. За бурхан Авраамд юу гэж амласан бэ гэвэл би чамаар дамжуулан олон үндэснүүдийг төрүүлнэ. Бас энэ газар нутгийг чамд өгнө гэж хэлж байгаа. За тэгээд ёсдөр миний гэрээг сахих чиний үр удамч бас үеийн үед сахихтөө гэж бурхан амласан байна. Намайг Библийн сургуульд байхад энэ эхлэл 19 17 дугаар бүлгийг сурсан үед байсан байхаа. Огс пастор надад бурхан Авраамд ийм нэрийг өгсөн. Авраамыг Авраам гэж нэрлэдэг болгож өгснөөс хойш чамаар дамжуулан олон хүнстэй өнөр өдгөн болж хаадыг бас өгнө гэж амласан байна. Надаас гуйхтун гэж бурхан хэлсэн. Өмч чиний өмч дэлхийн хязгаарт хүрэх болно гэж хэлсэн шиг. Надаас гуй чиний хөл хөрсөн газар бүр чамд өмч болгон өгнө гэж хэлсэн. Чиний өмч газрын хязгаар хүрэх болно гэсэн. Бидний тараахын сайн мэдээ ерөнхийлөгч аадууд сонсож авралыг авнаа гэж тэр үед пастор хэлсэн. Би тэр үед алмаарсан. Яг гэвэл тухайн үед гадаад руу нэг ч сайн мэдээ түгээгч илгээгдээгүй байсан. Би 87 онд сайн мэдээ түгээгчийн бэлтгэгдээд гарсан байгаа. Одоо бараг 40 жил болсон байна бүр. Анх тэгээд 87 онд сайн мэдээ түгээгчийг Герман руу явуулсан байхгүй юу? Тэрийг одоо сайн бодож үзвэл хаадууд олон хаад бас ерөнхийлөгч төрийн тэргүүн нар ийм үг сонссон үед бид нар итгэж чадахгүй байдаг байсан. Харин намайг сайн мэдээ түгээгчээр Африкт очсон байхад тавхан сайн мэддэг шиг Ган улсын ерөнхийлөгч сайн мэдээ тараахыг би харсан. Энийн улсын ерөнхийлөгчийг гэсэн уулзаад пастор хажууд нь сайн мэдээ тарааж байгааг хажуудаас харсан. Мөн Эсватины улсын хаантай ч гэсэн уулзаад сайн мэдээ тарааж байгааг хажуудаас харсан. Ингээд олон хаад ерөнхийлөгч нар тэдэнтэй уулзаж сайн мэдээ тарааж байгааг хажуудаас хараад энэ үнэхээр бурхан пасторт өгсөн амлалтын дагуу биелүүлж өгч байгаа юм байна гэдгийг хажуудаас хараад
Бурхан тэгвэл биднээр дамжуулан иймэрхүү зүйлүүдийг хийх юм байна. Тийм итгэл найдвар төрүүлж байна гэсэн үг. Нэг өдөр пастор ерөнхийлөгч сайн мэдээ тараасны дараа "Шүү пастраа, чи цаашдаа энэ сайд нартай ч гэсэн сайн мэдээ тараагаарай заяа. Мөн усан хурлын гишүүдэд ч гэсэн сайн мэдээ тараагаарай" гэж зарсан. Харин үнэхээр пастрын хэлсэнчлэн нэг харсан чинь усан хурлын гишүүнд сайн мэдээ тарааж ирсэн. Мөн яамны сайд нарт сайн мэдээ тарааж байгаа өөрийгөө анзаарсан. Ингээд харах юм бол гайхалтай нь юу вэ гэвэл Бурхан биднээр дамжуулан энэ боломжгүй ажлуудыг биелүүлэхийг хүсэж байна гэсэн үг. Бид нар дандаа хойшин суугаад байгаа л болохоос биш. Бурхан бол биднийг бүтээж өгөхийг хүсэж байгаа. Харин бид нар чинь ингэдэг. Би юугаа чадах вэ шиг. Пасторууд л хийх байлгүй. Харин би юу гэж ийм сэтгэлээр биш. Бурхан надаар дамжуулан хийх юм байна. Ийм итгэлтэй байвал. Тэгвэл юу болохыг харцгаая. 10 дугаар ишлэл. Та нарын доторх эрх үстэн болгон хөвч өндөх ёслолыг үлдэх ёстой. Энэ бол чи болон чамаас хойш чиний үр удмынхан сахих ёстой миний гэрээ. Та нар хөвчөө хөдөөлөхдөө энэ нь миний болон чиний хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно. Та нарын дундах 8 хоногтой эрх үстэн бүр гэрт төрсөн болоод та нарын үр удам биш альва харин үнээс мөнгөөр худалдаж авсан хүн уюудын чин туршид хөвч хөдөөлөх ёстой. Таны гэрт төрсөн ч мөнгөөрөө худалдаж авсан ч хөвчөө хөдөөлөх ёслол хийх ёстой. Миний гэрээ та нарын махан биед мөнхийн гэрээ болох болно. Шөндүүлээгүй эрх үстэн буюу хөвчөө үл хөндүүлэгч нь ард өмнөөсөө таслагдана. Энэ нь тэрээр миний гэрээг зөрчснөх юм. Төрөөд 3 хоногийн дотор 90 жилийн эрхний арьсны жижиг хэсгийг хөвчгээд тэрийг таслан авах тийм гэрээг Бурхан Авраамтай байгуулсан байгаа. Бурхан яагаад Авраам тийм гэрээ байгуулсан бэ гэвэл 13 дугаар ишлэлийг харъя. 13 таны гэрт төрсөн нь ч мөнгөөрөө худалдаж авсан нь ч хөвчөө хөндүүлэх ёслол хийлгэх ёстой. Миний гэрээ та нарын махан биед мөнхийн гэрээ болох болно гэж байгаа. Миний гэрээ та нарын махан биед хаана гинэ? Махан биед мөнхийн гэрээ болох болно. Бурханы гэрээг Авраамийн махан биед тавиулах энэ ёслол бол хөвч хөндүүлэх ёслол байсан. Бурхан яагаад Авраамд энэ хөвчийг хөндүүлэх ёстой гэж хэлсэн бэ? Яагаад гэвэл Бурхан минь ээ, би өөрийнхөө хүүхэд гаргаж чадахгүй байна. Би бол бууж өглөө. Энэ юу гэсэн үг вэ? Хүн ерөөсөө бүх барилтдаг ч юм уу эсвэл зодон зодтолцож байгаа бүр бууж өгмөр байл. За бууж өглөө гэд гараа ингээд цогтөг ч юм уу. Алгаа ингээд дээшээ өргөдөг ч юм уу ингээд харуулдаг ч тийм. Тэгээ 2 гараа өргөчгөөр за бууж өгдсөн гэж тооцоод тэмцээнд дууссан гэж үздэг шүү дээ тийм. Тийм бокс мос үзэж байгаагүй юу? За ингэж тэмцээнд дуусдаг юм шиг хөвчийг хөндөж шайна гэдэг нь одоо би өөрийнхөө хүчээр хүүхэд гаргах чадахгүй шүү. Би одоо бууж өгсөн чадахгүй нэ. Ингэж бууж өгж байгаа үйлдэл нь хөвч хөндөөлөх ёстой гэсэн үг. Тэгээд бас Бурханы махан гэрээг махан биед мөнхийн гэрээ болгоно гэдэг нь махан биеийн хэсэг болгоно гэсэн үг. Гэснээр би чамаар хүүхэд гаргаж өгье гэсэн. Би чиний гэрээ болоод би чамаар дамжуулан би эхнэр Сарагаар чин дамжуулан хүүхэд төрүүлье. Энэ бол хөвч хөндүүлэх ёслолын жинхэнэ утга санаа. Тэгвэл Израильчууд ард түмэн төрөөд 3 хоногийн дотор шууд хөвчөө хөндүүлдэг байсан. Энэ Израильчуудад тэр нь хожим нь одоо сайрхуулдаг юм болцсон.
Би хөвчөндөөсөө хөөн гэж зарахдаг болсон. Харин дараа нь Бурхан хэлсэн. Хөвчөндөөсөн ч гэсэн би та нарыг шийтгэнэ. Та нар махан биеийн хөвчийг хөндөөсөн боловч зүрх сэтгэлийн хөвчийг хөндүүлээгүй байна гэсэн. Зүрх сэтгэлийн хөвч хөндүүлэх ёслол нь юу вэ гэвэл би гэдэг хүн хизээж Бурханы эслийг биелүүлж чадахгүй байна. Би гэдэг хүн бол хуулийг сахиж чадахгүй, гэрээг сахиж чадахгүй юм байна гэв. Би гэдэг хүн боломжгүй, бүтэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрж хүлээн авсан хүнийг хөндөөсөн хүн гэнэ. Олон хүмүүс махан биеийн хөвчийг хөндөөсөн мөртлөө зүрх сэтгэлдээ би хөвч хөндөөсөн гэдэг шиг гэж өөрийгөө гайхуулаад бардамнаал ихэмсэг зан гаргаж гадаад хүмүүс хөвч хөндүүлээгүй хүмүүсийг басамжилдаг. Тийм учраас Бурхан хэлсэн. Хөвч хөндөөсөн юдэчүүдийг би шийтгэнэ гэж. Тийм болохоор зүрх сэтгэлийн хөвч хөндүүлэх ёслол илүү чухал гэдэг хэлж байгаа. Махан биеийн хөвч хөндүүлэх ёслолоос зүрх сэтгэлийн хөвч хөндүүлэх. За зүрх сэтгэлийн хөвч хөндүүлэх нь юу вэ гэвэл би өөрөөрөө боломжгүй. Харин Бурхан та өөрөө хийж чаднаа. Та хийгээрэй. Ингэж хийгэн ингэх нь сэтгэлийн хөвч хөндүүлэлт. Харин хүмүүс өөрийнхөө хязгаар дотор амьдардаг штэ. Өөртөө боломжгүй, бүтгэхэр зүйлдээ бол итгэдэг ч боломжгүй, бүтэхгүй зүйлийг бол за би чадахгүй нэ гэж бичдэг. За би боломжгүй, би чадахгүй, өөр хүнээс асуу гэж. Ийм юм их хэлдэг шүү дээ, тэ? Би настай болохоор би чадахгүй, би боловсралгүй учраас чадахгүй нэ. Би мөнгөгүй учраас чадахгүй нэ гэдэг ч юм. Би намхан болохоор чадахгүй. Би царай муутай болохоор чадахгүй. Миний сэтгэл сул дорой болохоор чадахгүй нэ. Олон хүмүүс өөрийн тэм хэмжээ хязгаар дотор харигдоод автагдаад тэр зүйлийг харж байгаа л за болохоор байна уу, боломжгүй байна уу? Энийг тооцоолоод сууж идэг. Бурхан өөрхөн дотор ажиллах гэж байгааг харахгүй байдаг. Бурхан надаар дамжуулан ажиллах гэж байгаа юм байна штэ. Бурхан надаар дамжуулан Исаакийг төрүүлэх гэж байгаа юм байна штэ. Хөөш. Бурхан надаар дамжуулан үржимс өгмөр байгаа юм байна. Бурхан надаар дамжуулан Египт улсаас аврахыг хүсэж байгаа юм байна гэдэг. Ингээд Бурханы зүрх сэтгэлийг хүлээж авсан нь итгэл гэсэн. Итгэл. За тийм учраас бид нэр юу хийх ёстой вэ гэвэл тодорхой хэмжүүртэй байх ёстой. Ямар хэмжүүр вэ? Авраам яг хөвчийг хөндүүлж байгаа юм шиг бид нар бас юуг хөндөх ёстой вэ гэвэл сэтгэлийн хөвчийг хөндүүлэх ёстой. За ингэж бичсэн байдаг. Иеремия номон дээр хамтдаа харцгаая. Иеремия 4:4. Иеремия 4:4-ийг хамт уншицгаая. 3А. Юдагийн хүмүүс болон Иерусалимийн оршин суугчдаа эзний төлөө өөрсдөө хөвч хөндүүлж, зүрхэндээ хөвч хөндүүлэх тун. Тэгвэл та нарын үүсийн бузар булаагаас болж миний уур хилэн гал мэд гарч шатан хэн ч унтрааж чадахгүй. Энд юу гэсэн бэ гэвэл өөрсдөө хөвч хөндүүлж, зүрхэндээ хөвч хөндүүлэх тун гэж бичсэн байна. За энэ юу илэрхийлж байна вэ гэвэл зүрхний хөвч хөндүүлэх аваагүй байна гэсэн үг. Бид нар сонсдог. Харин юуг л сонсдог вэ гэвэл боломжтойг нь сонсдог. Боломжгүй юм шиг санагдаад байвал бүр сонсохгүй байдаг. Хүмүүс сонсох дуртайгаа сонсож, харах дуртайгаа харж, итгэх дуртайгаа л итгэдэг болохоос Бурхан надад ингэж хэлж байна. Тэгсэн ч Бурхан тэгвэл энийг биелүүлж өгөх юм байна
Ингэж итгэх нь жинхэнэ бурханд итгэж амьдралыг хэлнэ. Харин эсрэгээрээ бид нар юунд итгэдэг вэ? Миний хардаг, миний боломжтой гэж үзээд байгаа, ойлгомжтой байгааг итгэдэг, бас хийж болохоор зүйлсийг бид нар сонсдог болохоос энэ тэнгэр заагдсан ч, тэнгэр хоёр салсан ч боломжгүй зүйл байлаа. Тийм зүйлийг бид нар сонсдоггүй гэсэн үг. Бурхан хийвэл боломжтой байхад жаахан оролдвол энэ болохоор энэ гэж бодсон зүйлийг л бид нар хийх гээд байдаг. Энэ бол жинкнээсээ итгэж байгаа юм биш, тэр боломжинд найдаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол жинхэнэ итгэл биш, сэтгэл зүрхэндээ өвч хөндүүлээгүй байна гэсэн үг. Тэгэхээр бид нар хэмжүүр тодорхой тавих ёстой. Ямар хэмжүүр вэ? Би боломжгүйч бурхан хийвэл боломжтой. Ингэж итгэх нь жинкнээсээ бурханд итгэж байгаа хэрэг шүү. Амен. Тэгэхээр бид нар өөрсдөө хичлэн хийж чадах юм, юу хийж чадахгүй, энийг тооцоолох ёстой биш. Хөвч хөндүүлэх ёслолоор дамжуулан би боломжгүй байна гэдгийг би ойлголоо. Би өөрөө чадахгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Харин бурхан хийвэл боломжтой байна. Энийг л бид нар хөвч хөндүүлэх ёслол гэж байгаа юм аа. Зүрхний хөвч хөндүүлэлт бол сэтгэлийн хөвчийг хөндүүлнэ гэсэн үг маань юу гэсэн үг вэ? Сэтгэлээсээ хэмжүүр тавина гэсэн үг. Би гэдэг хүн сул дорой. Би гэдэг хүн чадахгүй. Би гэдэг хүн боломжгүй. Харин бурхан хийвэл чадна, бурхан хийвэл боломжтой. Энд итгэх нь бурханд итгэж байгаа хэрэг мөн. Тиймээс үргэлж баярал, байнга таларх, тасралтгүй залбир гэсэн энэ боломжтой юу? Боломжгүй юм шиг харагдаж байна. Харин энд итгэвэл итгэж юм бол бурхан ёсоор олгож өгнө. За, нэрнгээсээ яаж талархахын гэсэн тийм нөхцөл байдал ирдэ штэ. Бүр зовмоор, бүр тэлэр унмаар тийм зүйл тохиолдог. Яаж талархах юм бэ? Тэ? Нөхцөл байдал тэгсэн ч бурхан талархах гэсэн штэ. Бурхан талархах гэсэн бол талархъя. Бурхан үүнийг талархал болгоод өөрчлөөд өгнө хэлгүй дээ. Бурхан байгаа юм чинь. Бурхан үргэлж бидэнтэй хамт байна гэж хэлсэн юм чинь. Ингэж итгэх нь жинхнээсээ итгэж байгаа гэсэн. Бас бурхан Авраамдаа ингэж хэлсэн. Чи хөвчийг хөндүүлэх дөө гэдэг чинь юу гэсэн үг вэ? Чи өөрийнхөө хөвчийг хөндөөд боломжгүй гэж байгаа юм байгаа шүү дээ. Боломжгүй гэж байгаа нь ч гэсэн бурхан хийвэл боломжтой гэд. Бурхан өөрийнхөө гэрээг махан биенд тавина гэсэн шиг бурханы махан гэрээг бурхан хийнэ гэдэг энэ амлалтыг бид нар багц цусандаа ингэж зийлнэ гэсэн үг. Бид нар бас өөрийнхөө эхнэрийг өөрчилж чадах уу? Өөрийнхөө нөхрийг өөрчилж чадах уу? Чадахгүй лээ. Харин одоо та хүн ингэх ёстой. Бурхан аваа, би одоо таны өмнө бууж өгж байна. Хөвч хөндөөлж байна гэсэн үг. Бурхан минь, та миний эхнэрийг өөрчилж өгөөрэй. Бурхан минь, та миний хүүг өөрчилж өгөөрэй. Бурхан минь, та миний эхнэрийг өөрчилж өгөөрэй. Миний охиныг өөрчилж өгөөрэй. Ингээ харсан чи манай цуглаанд олон итгэгч нарын үр хүүхдүүдийн дунд үнэхээр өөрчлөгдгүй үр хүүхдүүд олон байна. Охтуудын дунд бас үнэхээр өөрчлөгдөхгүй байгаа охтууд бас олон байна. Нөхрүүдийн дундаас бас хизээж өөрчлөгдөхгүй гэсэн нөхрүүд ч гэсэн байна. Эхнэрүүдийн дунд бас хизээж өөрчлөгдөхгүй гэсэн эхнэрүүд байна. Харин тэднийг зүрх сэтгэлээсээ юу гэж өөрчлөх вэ гэвэл одоо сэтгэлийн хөвч хөндөөлт хийж бурхан аваа. Би өнөө хүртэл би өөрөө хийж үзлээ. Харин бүтггүй байна. Бурхан та хийгээрэй. Тэгвэл боломжтой. Бурхан та Авраам Сарад амлалт өгсөн шиг бурхан үүнийг биелүүлж өгөхийг хүсэж байна. 2026 онд аврал аваагүй
итгэснээр аврал авч сүмд яваагүй хүмүүс 아이도 сүмдээ 많아요. 뭐 많은 아들은 38. сүмд яваагүй итгэгч нарын хүүхдүүд ч гэсэн сүмдээ явдаг болоосай гэж хүсэж байна. Нас нь өндөр байлээ. 30 эдтэй, 36 мургаатай. Тийм итгэгч нарын хүүхдүүд ч гэсэн энэ жилдээ хорим хийж Бурханы өрөөл аваад Бурханаар өдөрдүүлбад тэгвэл Бурхан маш их баярлаж талархна гэсэн сэтгэл төрж байна. Аамен. Бидний зүрх сэтгэлд тэр итгэл байх ёстой. Бурхан Авраамыг чи хөв чөндөлт хий гэсэн шиг тэр нь ганцхан Авраам биш надад хийсэн үг. Манай итгэгч нарт хийсэн үг байна. Бид нар мэднэ шүү дээ тийм. Пастора. Гэтэ амаараа бол амархан яг бодиттой л дээр манай ихнэрч бүтггүй дээ. Манай нөхөр бүтггүй дээ. Манай хүү юу бүтггүй. Тэг мэддэг болохоор яандаа ингэж толгоос сэгсэрж яадаг. Бүтггүй гэдгийг мэдэж байгаа. Учираас хүмүүс гэл харин Бурханд боломжгүй гэж бодож үзээрэй. Надад боломжгүй ч Бурханд боломжтой. Энэ боломжгүй зүйлийг Бурхан өөрчилнө. Одооноос сэтгэлээ өөрчлөхийг хүсэж байна. Бурхан хүмүүсийн сэтгэлийг өөрчлөхийг дээрээ харцгаая гэсэн сэтгэл төрж байна. 3 дугаарт Бурхан Эхлэл 17-гийн 15-ыг харцгаая. 이름을 사례라 하지 말고 그 이름을 Бурхан Авраамд чи эхнэрээ Сара гэж дуудахгүй. Түүний нэрийг Сара гин. За энэ даруул Бурхан Сарагийн нэрийг Сара гэж дуудах биш. Юу гэж дууд гэсэн бэ? 너 이제 네 아내 사례를 Одоо чи өөрийнхөө эхнэрийг Сара гэж нэрлэхгүй, дуудахгүй. Сара гэж дууд гэсэн. Харин тэр үед Сара хүүхэдгүй байсан. Нас нь 90 хүртэл. Нэг талаас харуул хизээч нөхцөл байдлыг харуул хүүхэд гаргах хизээч боломжгүй. Огтон ч боломжгүй хүн байсан. Харин Сара гэдэг нэрний утга санаа байгаа. Юу вэ гэвэл эмэгтэй эзэн. Миний эзэн гэдэг нэр сайн зохиосон байна уу? Эцгийнхэн сайн зохиосон юм шиг байна. Миний эзэн. Миний эзэн гэдэг нэртэй юм байна шүү дээ. Гоё нэр байна те. Харин чи одоо Сара биш, Сара гэж нэрлэх гэсэн. Сара гэдэг нь олон үндэсний ээж гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл олон үндэстэн, олон хаадуудын ээж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл Исаак төрүүлнэ гэсэн үг. Ингэж нэрээ өөрчлөх гэсэн байна. Авраамыг Авраам гэж нэрлэхэд бол гэсэн чинь за гэл асуудал болохгүй. Ишмаил байгаа учраас. За Ишмаил байгаа юм чинь Бурхан та Ишмаилыг өнөр өдгөн болгох гэж байгаа юм байна шүү дээ. Харин Бурхан тэгсэн биш. Сараг Сара гэж нэрлээрээ гэсэн чинь хүүхэдгүй шүү дээ. 이런 마음이 이제 올라오잖아요. Тийм бодол төрн нэцтэй тий. 이게 이제 뭐냐면 За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл жаахан цаашлаад харъя. 16절 내가 16. Би түүнийг өрөөж түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг өрөөж өснүүдийн их болгон улсын хаад түүнээс гарна. 17 хамтдаа уншицгаая. Авраам нүрээрээ газар унан инээж 100 настай хүн хүүтэй болно гэж юу? 90 настай Сара хүүхэд төрүүлнэ гэж юу гэж дотроо өгүүлжээ. 18 хамт уншигваа. Авраам Бурханд хандаж Ишмаил таны өмнө амьдраасай гэж хүссэнд. 여러분 이 아브라함의 이야기가 아브라함이 아니고 우리의
Яг үнэндээ энэ Авраамын тухай ярьж байгаа биш, бидний талаар ярьж байна. Бид нар бурханд итгэдэг боловч дандаа юу гараад байна вэ гэвэл инээд гараад байна. 아브라함이 엎드려 웃으며 힘주며 За энд яасан бэ? Авраам 세대 사람이 газар унаан инээж 100 настай хүн хүүтэй болно гэж юу? 90 настай Сара хүүхэд төрүүлнэ гэж юу? Гэд дотроо үүрсэн. Авраам бурханд хандаж Ишмаэл таны өмнө амьдраасай гэж хүссэн. Энэ юу вэ? За Ишмаэл байгаад болно дөө. Манай эхнэр яаж хүүхэд гаргах юм бэ? Манай эхнэр яаж Сара болох юм бэ? Сара болохгүй. Бүтггүй. Сараагаараа л байя гэж. 웃음도 За тэгэхээр энд инээсэн гэдэг нь 하고 이렇게 웃으면 아니고 ингэж гоё инээсэн биш. Бүр унаад инээс. Газар унаад. 하나님 못 보게 Бурхан харагдуулахгүй гээд Авраам яасан бэ гэвэл энэ бүтгүү, энэ болох уу? Тэгээд газар унаад инээсэн гэж гарч байна. 말도 안 돼. Энэ юу гэсэн үг? Энэ болцсохгүй байж болзошгүй. Би 99 настай. Манай эхнэр 89 настай удахгүй ир хүрлээ. Энэ яаж хүүхэд гаргах юм? Ямар аргаар вэ? Ямар тэр үед тийм 90 настай хүн хүүхэд гаргаж ирсэн түүх байгаа юм биш. Яаж гаргах вэ гэж шоолж басж инээсэн. Тийм бассамжлал эсвэл жоохон үл тоомсорлсон тийм инээд байсан байх. Чи инээсэн үү? За тэгвэл инээмсэглэл. Сара чи ч гэсэн инээсэн үү? Бурхан тийм учраас түүний нэрийг инээд гэж нэрлсэн. Шал болохгүй зүйлийг Бурхан өгнө гэж. Энэ бол Бурханы сэтгэл байсан. За харин асуудал нь юу вэ гэвэл Авраам яагаад инээхээсээр аргагүй байсан бэ гэвэл өчнөө олон аргуудыг ашиглаж үзсэн байх тийм. Сайн мэдгүй ч их олон хэмжээр л очиж үзсэн байх тийм. Им ууж үзсэн байх тийм. Ууж үзег болов. За Бурхан өгөх байлгүй дээ гэд гараа зангидсан. Ингээ сууж исэн болов. Тэгвэл Сара хүүтэй болох байсан уу? Үгүй баха. Сара бүх арга ашиглаж байсан баг. Энийг шийж үзээ, тэрийг шийж үзээл. Бүр хүүхэд гаргадаг юм ууж үзээл. Тэгээд болохгүй бахаар нь Бурхан Бурхан минь надаас хүү гарахгүй байна оо. Тийм учраас л одоо хагаараар хүү гарах гал шивгчнэр нь ингээд хүү гарах гэж Ишмаэл төрүүлсэн шүү дээ. Тэгээд тэрэндээ тулцсныг харвал Авраам үнэхээр аргаа барсан бололтой. Миний эхнэр Сараагаар дамжуулан эзэж хүү гарахгүй байна гэж итгэсэн учраас хагаараар хүү гаргахаар шийдсэн болохоос за магадгүй шүү. Магадгүй манай эхнэрээр Сараагаар дамжуулан хүүхэд төрөх байж магадгүй. Ийм нэг хувь ч гэсэн магадлал боломж байсан бол хагаартай унтахгүйгээр заахан хойшлуулаад байх байсан байна. Харин Бурханд үнэхээр боломжгүй гэж өөрөө бодсон учраас ямар ч арга зам байхгүй гэж бодсон учраас Бурхан Авраам хагаартай унтаж чадсан. Тийм учраас хагаартай унтаад 13 жил хүүхэд гаргаад 13 жил болцсон гэдэг чинь өөрөө 99 настай болсон. Одоо Авраамийн нүдэнд би хүүхэд гарч чадахгүй одоо. Тэгэд эхнэр Сара өөр тийм залуу байсан үед ч төрүүлж чадаагүй. Угаасаа хүүхэд гаргахгүй хүүсэр. Тэгвэл ямар аргаар миний эхнэр Сара хүүхэд гаргах вэ? Тийм учраас Авраам инээмсэглсэн. Инээгээд юу гэсэн бэ? Ишмаэл таны өмнө амьдраасай гэж хүсэж байна. Энэ юу гэсэн үг вэ? За Бурхан аваа би Ишмаэлаараа л сэтгэл ханж гинөө. Ишмаэлийг л ерөөл авахад өргөж өгөөч. Ишмаэлийг л миний үр удам болгоол ингээд үр хувь залгамжлал гээл явуулдаг болгож өгөөч. Энэ бол Авраамийн сэтгэл байлаа. Өөрөөр хэлбэл
За сайраа байхад болно. Миний эхнэр сайраа болохгүй гэсэн үг байхгүй юу? Харин бид нэр юу хийх ёстой вэ гэвэл сайраа биш сараа юм байна. Миний нүдэнд харагдахгүй. Миний нүдэнд бүтэхгүй. Боломж байхгүй байхад Бурхан өнөөдөр надад сайраа гэж байгаа юм байна. За тэгвэл төрөх юм байна. Миний эхнэр одоо сайраа болсон. Тэгвэл миний эхнэр хүүхэд гарах юм байна. Бурхан миний эхнэрээр дамжуулан хүү өгнө гэж байгаа юм чинь. Ингэж бид итгэх юм аа. Ингэж итгэх нь жинхнээсээ Бурханд итгэж байгаа хэрэг. Авраам дандаа асуугаад болохгүй байна гэж бүтэхгүй байна гэж хэлдэг байсан. Харин та бүхэн сонсож үзээрэй. Авраам юм уу Сара хоёрын хувьд одоо бүтэхгүй, одоо боломжгүй, одоо чадахгүй гэж хэлсэн тэр цэг тэр мөч бол Бурханы ажиллах мөч байсан. Би та нарт төрүүлж өгье. Та нарыг төрүүлүүлж өгье. 13 жил буугай байж байсан Бурхан. 13 жил ажиллаа хийхгүй байсан Бурхан хэний ч харсан боломжгүй харагдсан тэр мөчөд бид нар ч гэсэн тийм үе байдаг шүү дээ, тэ? Үнэхээр энэ бүтэхгүй. Энэ үнэхээр боломжгүй. Ингээр хоёр хэсэг олж хуваагдсан чинь боломжгүй. За тэгвэл энэ мөч бол Бурханы ажиллах мөч байна гэж бид ойлгох ёстой. Ойлголтоо өөрчлөх ёстой байна шүү дээ. Яг тэгвэл Авраам 99 настай болсон, түүний эхнэр Сара 89 настай болоод одоо боломж 0 байхаар бараг одоо байхгүй л гэсэн үг. Боломжгүй. Бараг 0-тай адилхан. Энэ боломжгүй гэсэн байхад Бурхан би чамайг хүүхэд төрүүлнэ. Тийм учраас чи хүчөндөл нэрээ ч гэсэн өөрчил. Чиний дотор байгаа чи Авраам гэдэг байсан одоо Авраам болсон. Чи бас эхнэрийнхээ нэрийг өөрчил. Сара биш Сара гэж нэрлэв. Тийм учраас Сара 90 нас хүртэл нэрийг чи өөрчлөөгүй явуулж ирсэн. Харин одоо боломжгүй гэж бодсон тэр мөч. Энэ чадахгүй, энэ юу ч болж байсан бүтэхгүй шүү гэж хэлсэн цагт. За одоо боллоо, цаг нь боллоо. Би та нарыг ингэх хүртэл ямар их хүлээсэн гэж шийдлэх мэт. Яг л Бурхан Гидеонд хэлсэн шиг чамайг дагсан хүмүүс ямар олон байна. Айж байгаа хүмүүсийг бүгдийг буцаач. За тэгээд 10,000 хүн үлдсэн. 10,000 арай их байна. Тэгэхээр гол руу яв. Чамтай суг явах хүнийг би сам заагаад өгье гэд. Тэгээд 9,700 хүнийг та буцаад. За яв гэж хэл. За одоо 300 хүн үлдсэн. 300 хүнээр одоо Медианчуудаас Израильчуудыг аврах болно гэд. Тэр нь Бурханы хүсэл сэтгэл байсан. Энэ шиг бид нар жаахан ч гэсэн бидний арга орох юм бол тэр өөрийгөө дүйлэхчгүй гэж айж гинэ гэсэн. Бид нар өөрөөрөө бардамнаал ихэмсэг зан гаргаал тэгчгүй гэдэг. Би одоо бууж өглөө гэсэн чинь би чадахгүй нэ, би бүтэхгүй нэ. Би танд бууж өгч гинэ гэсэн цагт за одоо л би ажиллах цаг боллоо. Би хийж өгье. Ингэж Бурхан хэлдэг гэсэн үг. Энэ мөч ямар мөч вэ? Эхлэл 17 дугаар бүлгийн Авраам инээж Ишмаэл таны өмнө амьдраасай гэж хөөсөх юм аа. Энэ юу гэсэн үг? Бурхаваа би боломжгүй гэж бодсон чинь. За Бурхан та хийж өгөх үү? Хийж өгөөч энэ биш. Бүр боломжгүй гэж бодсон учраас Бурхан ч гэсэн боломжгүй гэж бодсон учраас Ишмаэл л Бурханы өмнө амьдрах болтугай гэдэг. Ингэж энэ мөч бол Бурханы ажиллах хамгийн сайн мөч гэсэн үг.
хүн яагаад үхдэг вэ? 힘이 없다고 생각해요. Найдваргүй одоо ямар ч гарцгүй гэж боддог учраас амиа хорлдог. 그 시점이 어떻게 보면 Заац би өгсөн дээр 사실은 ингэж боддог. Энэ мөч харин Бурханы ажиллах хамгийн сайн мөч гэсэн. Бурхан хүний амьдралыг яагаад зовлонтой болгодог вэ? Бурхан үе яагаад хүнд зовлон өвдөлтийг өгдөг вэ? Бурхан яагаад хүнд ийм сэтгэлээр унах сөхрлийг өгдөг вэ? Бурхан өрөөх гэж, Бурхан өрөөл инэрлийг хайрлах гэж тэгж байгаа юм аа. Үнэхээр Авраам боломжгүй, бүтэхгүй, амжихгүй штэ. Ингэж газар унаад инээсэн тэр цаг бол Бурханы харахад хамгийн ажиллах сайхан мөч гэсэн. Одоо л цаг нь оллоо. Би чамд хүүг өгье гэж хэлсэн. 19 дэх ишлэлийг гайхалтай ишлэлийг хамтдаа харцгаая. Бурхан үгүй ээ. Чиний эхнэр Сара чамд үнэхээр хүү төрүүлж өгнө. Чи түүнийг нь Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээ байгуулж энэ нь түүний үр удамд мөнхийн гэрээ болно. За Бурхан айлтсан. Үгүй ээ. Би энэ үгэнд үнэхээр дуртай. Авраам бол Бурханд Исмаил сайн Бурханы өмнө явах болтугай. Яваасай гэж хүсэж байна гэсэн бол Бурхан заац ингэх биш. Үгүй гэж хэлж байгаа. Үгүй. Чиний бодол буруу. Чи над бодлоо хай. Өөрчил гэсэн. Бурханы хэлсэн үгүй гэдэг энэ үг маш гоё үг. Яг гэвэл чиний бодлоор тэр ингэж хэлж байгаа чинь зөв юм шиг харагдаж байна. Чи намайг юм хэлэхэд инээсэн өөдөөс нь. Тэгээд Исмаил л Бурханы өмнө амьдраасай гэж хүсэж гин гэсэн. Харин наа чинь буруу. Үгүй. Одоо би 19 Бурхан үгүй. Чиний эхнэр Сара чамд үнэхээр хүү төрүүлж өгнө. Чи түүнийг нь Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээгээ байгуулж энэ нь түүний үр удамд мөнхийн гэрээ болно. Бурхан хэлжээ. Үгүй. Энэ үгүй бол маш том ерөөл. Хэрвээ Бурхан тгий байсан бол энэ бол хараал байх байсан. Харин Бурхан үгүй гэж хэлж байгаа. Үгүй шүү. Чи буруу бодож байна. Тий, чи өөрөөрөө л чадахгүй. Чи өөрөөрөө бол инээхээс өөр аргагүй. Харин би Бурхан чамаар Сара чиний эхнэр Сарагаар дамжуулан хүүхэд төрүүлнэ. Түүнийг Исаак гэж нэрлэв. Би түүнтэй гэрээ байгуулнаа. Бурхан бол амсны дагуу төрж байгаа Исаакаар дамжуулаад гэрээгээ байгуулнаа гэж хэлж байна. Бидний зүрх сэтгэл дотор өнөө хүртэл амьдарч байгаа хугацаанд Бурхан минь ээ яагаад надаар дамжуулан аврагч байгаа хүн нэг ч байхгүй байгаа юм бэ гэж байгаа хүн байвал одооноос сэтгэлээ өөрчлөөрэй. Үнэхээр нэг ч хүн байхгүй байсан бол одоо Бурхан тэгвэл ажиллах цаг нь болсон байна гэж итгээрэй. Би өөрөөрөө бол чадахгүй штэ гэд инээхээсээр аргагүй. Харин би өөрөөрөө би чадахгүй байна. Би намайг аврал авсандаа л Бурхан та сэтгэл хансан биз дээ. Болоо шүү гэд. Ингэж бид нар хэлэхээсээр аргагүй хүмүүс. Харин Бурхан бидэнд Исаак өгөөрэй. Намайг бас инээмсэглүүлж өгөөрэй. Намайг сонсогч хүмүүр бас инээх хүргэж өгөөрэй. Гэж Бурхан надад ч гэсэн Исаак гэдэг инээмсэглэлийн хүүг өгөөрэй гэж хэлэх юм аа. Би өөрөөрөө боломжгүй ч Бурхан хийвэл боломжтой. Үүнд итгэх нь Бурханд итгэж байгаа хэрэг мөн. Тиймээс 2026 он Бурханаар дамжуулан Исаак төрдөг он жил болоосай. Би өөрөөрөө боломжгүй гэж байгаа бол за зүгээр би хийе. Бурхан өөрөө хийн гэж байгаа. Наа чиний бодол чинь буруу байна гэж
үгүй гэж бурхан хэлсэн штэ. Энэ үгүй гэдэг нь Исаакийг өгөх гэж үгүй гэж хэлж байгаа байхгүй юу? Тийм учраас бид бурханы өмнө бурханы өгж буй Исаак гэдэг хүүгээ бид нар төрүүлдэг тийм ерөөл ивэл хүртээсэ гэж хүсэн ерөөй 2026 он арт морин он бол би бол боломжгүй гэж бодсон Авраам шиг инээдгүүр үл тоомсрлоод инээхээс аргагүй байсан Исаак биш Ишмаэлийг л та сайхан явуулаад өгөөч гэж хэлхээс аргагүй байсан. Харин бурхан чиний эхнэр Сарагаар дамжуулан жинхэнэ хүүгийн чинь төрүүлүүлж өгөх болно гэж итгэх. Ингэж итгэх нь жинхэнэ итгэж байгаа хэрэг мөн. Бурхан агуу их ёроолыг та бүхэн хүртэх болно гэж итгэж байна. Ингээд өндөрлөцгөө.